Энэ онд Баянгар аймгийн хэмжээнд аймгийн авраг малчин 70, аймгийн авраг саалчин 6, аймгийн авраг тариаланч 2, аймгийн хошин авраг малчин 2 гэсэн нийт 80 авраг малчин тариаланчдыг шалгаруулан сар шинийн босгон дээр шагнал урамшууллыг гардуулан өгч ажиллаа. За Хонгор сайхан нутгийнхаа хөдөөж хүн салбарт амжилт бүтээд гаргасан малчид тариаланч саалчдыг шалгаруулдаг уламжлалтай. Энэ уламжлалынхаа дагуу бид өгд Баянгар аймгийн хөдөөж хүн салбарт амжилт гаргасан малчдыг шалгаруулах ажлыг засаг даргын удирдлагын багийн түвшинд хэлэлцэж улмаар энэхүү авраг малчид тариаланч саалчдаа шагнал гардуулах арга хэмжээг 10 чиглэл болгон зохион байгуулж хэрэгжүүлж байна. Тэгээ энэ удаагийн аймгийн авраг малчин тариаланч шалгаруулах асуудлаа журмын дагуу шийдвэрлэж бас шинэ залуу малчдыг илүү тодруулах, тэдгээрийн амжилтыг үнэлэхэд бас чиглэгдсэн гэдгийг бас онцлоход таатай байна. Тухайлбал ламын гэгэний ариун голомтой Хонгор нутгийн алтан босго өөдлөн дэвжгийн бэлэгдэлтэй үлзийд нутгаас модон луужилдээ хөдөөж хүн салбарт гаргасан амжилттай бүтээлээр 5 гэр бүл аймгийн авраг малчнаар тодорч, нэг өрх аймгийн хошин авраг, нэг аймгийн авраг саалчны болцол хангагдаж, 17 дугаар жирний элдв эрдэнэт хэмээх модон могой жилийн сар шинийн босгон дээр шагнал урамшууллаа гардан авцгаалаа. Тодруулбал аймгийн авраг малчин өрхөөр үлзий цумын борхонтой 1-р үгийн малчин Цэрэн дөрж урт насан, Байн ам 2-р үгийн малчин Батарших Дэлгэрмаа, Бээрийн улзвар 5-р үгийн малчин Эрдэнэчэр Байгалмаа, Худагүрт 4-р үгийн малчин Батцуур Дэнсмаа, мөн Худагүрт 4-р үгийн малчин Энх Жаргал нар мундахнаар аймгийн авраг малчин өрхөөр шалгарсан бол аймгийн хошин аврагаар Байн ам 2-р үгийн малчин Мөнхбаатар Цэрэн нар тодорч, аймгийн авраг саалчнаар Ялын ам 3-р үгийн малчин Оюун гэрэл тодорсон юм. За энэ онд манай сумаас сумын авраг малчин 12, сумын авраг саалчин 3, за аймгийн авраг малчин 6, аймгийн авраг саалчин 1, улсын сайн малчин 1, за алтан төлийн 1 эзэн 1 тодорсон ийм амжилт бүтээлтэй хөдөөж хүн чиглэлээр үнэхээр одоо амжилт төлөөр ариун сайхан жил байлаа. Удахгүй өчнө золох гэж байгаа могой жилдээ Баянгар аймгийн малчин түмэн та бүгд маань сар шиндээ сайхан шинлээрээ та бүхэндээ эрүүлэнх сайн сайхан бүгдийг хүсээрэй. Хамгийн чухал нь мал аж ахуйн салбарт ажиллаж байгаа та бүхэнд маань эрүүл мэндийн асуудал хамгийн чухал зүйл. Энэ утгаараа Баянгар аймаг 2025 оныг эрүүл мэндийг дэмжих жил болгон зарласан. Тэгэхээр малчид минь та бүгд эрүүл мэндэд анхаараарай. Сар шиндээ сайхан шинлээрээ та бүдийн маань бие эрүүл, сэтгэл амгалан, бодол ууж тухай гэсэн үлзий төрөлийг аймгийн иргэдийн төлөөлөлтийн хурал, аймгийн засаг даргын тамга газрын нэрийн өмнөөс өргөн дэвшүүлье.